За бүгдээрэнд нь эзний өдрийн мэнд хүргэе. Бадрал байна. Манай зөвлөх энэ гоё яг эндэртэй бол гоё юм а те энэ юм сонир донжгоноо л бараг л хэдэн жил ингэтлээ те. За. Сайн байцгаана уу? Нэг Бадрал гэдэг. Тэгээ өнөөдөр та бүхний өмнө эзний үгнээс хуваалцах боломж олдсон үнэхээр их баяртай байна. Тэгээд эзний үгээс хуваалцаж эхлэхээс өмнө ганц хоёр юм хий гэж бодлоо. Тэгээд та манайхын итгэвтэй оролцоорой заяа. За. Тэгээд нэг тоглоом тоглоё заяа. Та нарын урд хоосон санал байна уу? Байгаа шүү дээ. Бүгдээрээ байгаа юм. Харин тэр хоосон санал байх юм бол тэр яг уртлаг хоосон санал руу ахиас очие. За. Би 3 тал шүү. 1 2 3 хийгээгүй шийтгэлтэй шүү. За 2 инээ байж гэдэг. За баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ эх 7 хоногч яг энэ суудлаараа сууцгаая. За яг. За. Та нар аяг таа гэж тоглоом мэдхүү? Мэдхүү те. За би тэгвэл нэг дуу ихлэн заяа. Та нар намайг дагаад дуулж заяа. Дуулж чадаагүй нь бас шийтгэлтэй шүү дээ. За. Авраам эцэг олон хүүхэдтэй Авраам эцэгтэй харин нэгэн хэзнийг маг зангаар бузунгаар Авраам эцэг хийгэрэ олон хүүхэдтэй олон хүүхдүүд хөөе би бажраа sorry манай магтаалынхаа ямар гоё доо би юуроос гар харддаг. За баруун гар байна уу? За зүүн гар байна уу? За нэг хийгээд үзье. За дахиад Авраам эцэг олон хүүхэдтэй олон хүүхдүүд Авраам эцэгтэй түүний нэг нь би харин та мөн үү тэгвэл их эзнийг магт баруун гар зүүн гар толгой гэж илээ. Авраам эцэг олон хүүхэдтэй олон хүүхдүүд Авраам эцэгтэй түүний нэг нь би харин та мөн үү бүгд их эзнийг магт баруун гар зүүн гар толгой гэж илээ. Хаалгад юу лээ? Зэ доороо эргээс суудаг шүү дээ те. За. За энэ дог мэдэн шүү дээ те. Хүүхдийн цуглаанд байсан хүмүүс хүүхдийн цуглаанд явдаг хүмүүс бүгдээрээ мэдж байгаа те. За тэгвэл дахиад нэг дуу. Хэрвээ сайхан амьдарч байвал Хэрвээ сайхан амьдарч байвал би биндүүгээ инэмсэглээд хэрвээ сайхан амьдарч байвал алгаа тааш. Хэрвээ сайхан амьдарч байвал ингэдэг. Хэрвээ сайхан амьдарч байвал гараа Хэрвээ сайхан амьдарч байвал би биндүүгээ инэмсэглээд хэрвээ сайхан амьдарч байвал гараа жоохон хурдлаа. Хэрвээ сайхан амьдарч байвал гороо дэвс. Хэрвээ сайхан амьдарч байвал өвдгөө цаг. Хэрвээ сайхан амьдарч байвал би биндүүгээ инэмсэглээд хэрвээ сайхан амьдарч байвал гараа дороо дэвс. Хэрвээ сайхан амьдарч байвал дороо дэвс. Одоо ч гинэсэ. Хэрвээ сайхан амьдарч байвал дороо дэвс. Ба. Хэрвээ сайхан амьдарч байвал би биндүүгээ инэмсэглээд хэрвээ сайхан амьдарч байвал дороо дэвс. За сүүлийн дуу. Дуусараагаа таарсан. Сургаал гэсэн чинь. За. Happy birthday you. Happy birthday. Happy birthday dear Orna. Happy birthday to you. Өнөөдөр манай Орна ягчин төрсөн өдөр байна. За. За баярлалаа. Ингээд дуслаа гэдэг. Өнөөдөр нэг ангийнх нь багш нь байхгүй нэг орлон багш нь ирээд бодно ангид нь тоглоод байдаг багш шиг те. За. Тэгээ бүгдээ тэмдрээ гаргаа ансараа те. Өнөөдрийн сэдв Бурхны хүслийн дагуу залбирх нь гэдэг сэдвээр би номлохоор болсон. Тэгээд ер нь бол номлохын сэдвийг бол баруун 2-3 сарын өмнө аваад ер нь л айгүй шаналсан. Тэгээ шаналаа л яах юу гэдэг байгаа юм болоо гэл те. Бурхны хүсэл юу юм болоо? Та надаас юу хүсэж байгаа юм бэ? Эзээ гэл те. Тэгтээ яг үндэ айгүй их бодсны эцэст ерөнцөн надад 34 шөнө яг хариулт нийлсэн. Бодлоо.
Тэгээд Бурхны ой уучлаарай миний компьютер ингэдэж шүү. Ба дахиад эхэллээ. Цаг. Ингээд. За Бурхны хүслийн дагуу залбирх гэдэг. Нэг удаа надаа Баатрах бид нар нэг хотын төвд офстой хүмүүс нэг өглөөний цай уунгаа библи судлал хийсэн баггүй нэг хэд удаа. Дуулан тогтмол хийх байсан. Тэгээд яг санснаар ерөөсө болоогүй. Тэгвэл тэрэн дээр бид нар тэр библийн хуваалцах цаг дээр юунаас хуваалж байсан гэхээр эзний заасан залбирал байгаа тийм. Тэнгэрт байгаа бидний эцэг минь ээ, таны нэр ариунаар дуурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрчгээ газар дээр биелэгдэх болтугай гэх тийм. Тэгээд бид нар уулзах болгондоо нэг мөрөөр нь аваад задлаад Баатрах бид нарт заагаад тэгээд яриад дуусангууд нь бид нар үргэлжлүүлээд өглөөний цай гоодаг байсан. Мэдээж хамгийн гоо хэсэг нь өглөөний цай байсан. Тэгвэл тэр өглөөний цайн дээр библи судлал дээр маяга олон юм ярьсан. Миний олон юм ярьсан ч хамгийн тод үлдсэн надад юу үлдсэн бэхээр тэнгэрт байгаа бидний эцэг минь гэдэг. Энэ үгийг бид нар баг 30-40 минут ярьсан байхгүй. Энэ хоёр л үгийг. Тэгсэн чинь ямар учиртай ингээд тэгсэн. Есүс Христ ирж бидэнд залбирлыг заахаас өмнө Израильчууд, еврейчүүд Бурхныг мэдээж ингээд өөрсдийг нь бүтээгч те тэр чинь ингээд соёл, үндэс, угсаа бүх юмнийх нь дээд тэр язгуур тэр хамгийн дээд нэг ингэж хүндэлдэг байсан боловч хизээч аав гэдэг тийм нэр тодтолтой ерөөсөө хүндэлж дуудаж болдоггүй, чаддаггүй тийм ерөөсөө ойлголт ерөөсөө байгаагүй. Тэнгүүд Есүс ирээд тэрийг эвдээд үгүй та нар бол Есүст итгэсэн хүүхэд түүний нэрэнд итгэсэн хүнийг түүний хүүхэд болох ирэхээр миний хүүхэд гэж дуудах эрхийг өгсөн гэдэг шиг тийм. Тэр агуу бурхан та нарын ийм зүгээр ийм эзэн биш бүр яг аав чи юм а гэж дуудах тэр эрхийг өгсөн. Тэгэнгүүт яаж яана гэхээр миний ямар хэцүү юм бэ. Тэгэнгүүт яаж яана гэхээр тэр хүмүүсийн тэр шашны тэр баригдмал ойлголт нь зүгээр юм одоо монголоор бол тэр ганданд байгаа жанраас бурхан зүгээр тэнцээ очоод баригуул барьж байгаа хүний тийм шашны ойлголт биш. Бүр эцэг хүү хоёрын тийм нандин харилцаа байгаа. Тийм одоо юу гэх юм халуун дотн ойрхон харилцаа байгаа шүү гэдгийг Иесус ирэхдээ таниулж гэж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд бид нэр сүүлийн 7 хоног залбирал гэж юу вэ гэдгийг хэдэн 7 хоног үзсэн шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бид нар юу сурсан бэ гэхээр ер нь бол залбирал бол харилцаа юм аа гэж сурч байгаа тийм. Тэгэхээр өнөөдөр би энэ Бурхны хүслийн дагуу залбирах гэдэг гарчгийг одоо өөрийнхөөрөө одоо нэлээд ойрхоноор буулгах юм бол ингэж одоо хөрмүүлмээр байгаа юм. Бидний аав биднийг өөртөө хэрхэн харилцаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр Бурхны хүслийн дагуу залбирах гэдэг гэхээр нэг юм Бурханд яг зөв оновчтой үгийг хэлдэг ч юм уу те. Эсвэл нэг юм ингээд нэг юм нууц ингээд юм тусгай юм залбирал биш. Харин бүр эсрэгээрээ бид нар ингээд аав ээж ч юм уу те ийм дотны бидрийг өсгсөн хамгийн дотны тэр бидрийг өсгсөн хүнтэйгээ яаж дотн харилцдаг. Яг тэр харилцааг юмаа гэдгийг л ерөөдөө тайлбарлах гэдэг. Тэгвэл Бурхан биднийг өөртөө хэрхэн харилцаасаа гэж хүсдэг вэ? За бүгдээрээ Библиэс 1-р Иохан 5-р бүлгийн 14-өөс 15 дахь эшлэгийг уншицгаая. Бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан. Тэр биднийг сонсдог нь түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм аа. Бид юу ч гуйсан. Тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ. Амен. Гоё ишлэл байгааз. Бурхан намайг сонсно гэдгийг хэрэг би мэдх юм бол миний хүсэж байгаа бүх юм биелнэ гэж байгаа юм. Өнөөдөр та юу хүсэж байна?
жижиг юу хүсэж байна? Зөндөөл юм байна. Надад ч гэсэн зөндөөл юм байна. Ойрд миний утас жоохон гацаад байгаа. Уцаа солимоор нь те. Маргааш ажил төрөл бүтээсээ, эрүүл байгаасаа, аав ээж маань эсэм минь байгаасаа юу гэдэг чинь те. Гоё ерөнхий тэгээ цаашлах юм бол ингмээрэн, тэгмээрэн одоо юу гэдэг чинь байртай олмоор, машинтай олмоор юм өстэй те. Хүүхдүүдэд тийм сургуульд оруулмаар ингмээрэн энэ өвчи эдгээрээсээ мэдэрээсээ гэх зөндөө юм өсөж байгаа те. Тэгсэн чинь Библиэл дээр юу гэж байна? Түүний хүслийн дагуу юуч гуйсан тэр биднийг сонсдог нь түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм аа. Тэгээд бид юуч гуйсан тэр биднийг сонсон гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн залбирал одоо энэ яг Бурхны хүслийн дагуу залбирах гэдэг сэдвийг яг ингээд эцэг хүү хоёр хоорондоо харилцаагаар бид нэр зүрлээд ярих гэж байгаа бол энэ ишлэл тэр харилцаан дээр ирэхэд яаж бууж ийнэ гэж зүгээр хараад төсөөлөд үзье тэхөө. Тэгэхээр нэг хүүхэд байла те нэг гоё тоглоом машин авмаар ч юм уу те. Эсвэл ангийнхнаа уцаа аваад байгаа би бас уцаа авмаар байна. Аваа би уцаа авъя тэхүү гэд. Тэгээд аавасаа гуйх гээд байгаа те. Гэхдээ аав нь өөрийг сонсохгүй баха. За. Би бол ингээд уц ахуулмаар байгаа. Надад бол би ингээд манай ингээд хүүхдүүд ингээд гоё уцтай. Би бас уц ахуулмаар байгаа. Таанч гэсэн чи аав наваа сонсохгүй байл яах вэ гэл. Тэгээ аавынхаа өмнөөс шийдвэр гаргаал те. Аав нь сонсохгүйг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ за гээл чимээгүй яваал дугаар өнгөрөөл. Эсвэл танаа хүүхэд одоо энэ ч бас эцэгчүүд байгаа. Нэг юм ингээ хэрэгтэй байгаа те. Гэхдээ ингээд за аав ээж байгаа хөндрүүлчихэд яах вэ? Яг хэлэхгүй байж бас болно шүү дээ те. Тийм харилцаа байдгүй. Би бол тэгдэг. 10 жилд байхад нэг юм лайтай юм шиг сар болгоно нэг юм 2500 төгрөгийн математик сонь аавна гэд. Тэгээ би ингээд тэрийг ингээ аав ээжтэй амар ядаргаатай. Яг хоо хэлэх ёстой л хальтаа. Гэтэ яагаад ч би ингээ хэлмээргүй те. Ингээ нэг аав ээж байгаа зовоогоод байгаа юм шиг. Гэтэ одоо бодохоор ингээ хэлчихээр яагаад ч болтгүй байсан. Гэтэ бидний өнөөдөр бурхан аав маань одоо тийм одоо бидний эцэг их шиг те хязгаарлалт бол тийм хүн биш шүү дээ. Тэр бол дээдийн дээд таадынхан Яахов, Жирэ буюу бүгдийг хангадаг те. Дөнгөл тэр нэгэнд бид нар яагаад ингэж хэрэгцээтэй байгаа хүслээ зүгээр шууд ингэ хэлж болохгүй гэж тийм үстэй. Өөрөө хэлсэн шүү дээ. Бид юу ч гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ гэдэг. Тэгэхээр итгэлийн ахан дүүс нараа хэрэгцээ зориг. Гэхдээ хэрэгцээ зориг нь зүгээр би өнөөдөр юм материалын зүйл бас яриаггүй шүү. Таны сэтгэлийг зовоож байгаа юм байж болно те. Өвчин шаналл байж болно, хагцал, харуусал байж болно, санаа зовнил болно. Ялангуяа бид нэр залуучуудын дунд маргааш яах бол, нөгөөдөр яах бол, би яг яах бол, ямар ажилд орох бол, хинтээ суух бол мэдэхгүй. Ингээд ирээдүг ингээд таасан бас ахаа асуултад их байдаг. Энэ хэрэгцээ биш үү? Энд чинь хүсэл зориг юм үстэй. Тэгээ энэ бүх зүйлээ бид бүгдээрээ жоохон хүүхдүүд мэтэр аавдаа явчраад өргөөч ээ. Өргөцгөөё. Яагаад гэвэл бурхан түүнийг хүсдэг байх нэ. Амен. Тэгээд сургаалын түрээд дуустдаг бол гоё юм те. Ингээл миний хүсэл юм биелнэ гээл тэгэл окей за гоё болсон шүү гээл. Тэгтээ тэгдэггүй те. Миний хүссэн болгон биелэхгүй байгаа зү яг үндэ. Яг ингээ юм санаагаар болохгүй байгаа зү. Тэнгүүд ингээд нөгөө жоохон тийм сэтгэлээр унах ч юм уу те. Тэгтээ
юу ч гэсэн эхлээд та хүсэл гуйлтаа эзний өмнө авчрахтаа итгэлтэйгээр яг авна гэдгээ нөгөө талаасаа эзэн намын гуйлтыг сонсно гэдэгт маш ихээр итгэлтэйгээр залбираарай. Эсрэгээрээ харилцаарай бурхантай. Тэгтээ юмс бидний санснаар болохгүй байх үед юу болдог вэ? Тэгвэл өргөжлүүлээд бүгдээрээ Марк 14 дугаар бүлэг рүү очие. Энэ бүлэг дээр Есүс цовдлохоос өмнө Гетсеманы цэцэрлэгт ирээд залбирч байгаа. Тэгээ Есүс ер нь бол энэ түүхийг бол бүгдээрээ мэдж байгаа. Яг цовдлох гад тий цовдлохын өмнөх орой маш их зөрчилтөө, өвчин шаналл, айдас одоо ер нь бол та нар нэг Сартрын хан гэж зохиол уншижсэн бол тэр яг цаазлуулахынхаа өмнөх оройн гэсэн үг шүү дээ ерөөхдөө бол. Тэгээд Есүс 100% бурхан байсан. Гэхдээ 100% хүн байсан учраас та бидний мэдэрдэг тэр айдас, түгшил, өвчин шаналл, зовлон бүгдийг мэдэрч ийсэн. Мэдээж яг юу болохыг нь бол ойлгож байгаа, мэдж байгаа. Тэгвэл тэр их сэтгэл хөдлөлттэй айцыг Есүс бас мэдрээд гаргаж ийсэн байгаа. Тэгээд Есүс хүртэл бурханд залбирахтаа Есүс Аава танд бүх юм боломжтой. Надаас энэ аягийг алгасуулаач ээ. Гэвч миний хүслээр биш харин таныхаар болог гэлээ гэж. Тэгэхээр бид нар энэ Есүсийн залбирлаас юуг олж харж ойлгож болох вэ гэхээр бид нар мэдээж өөрсдийнхөө хүслийг мэдүүлнэ те маш итгэлтэйгээр мэдүүлнэ. Би яг тэгмээр нэгмээр те. Тэгтээ дараахаар нь юу хийх ёстой вэ гэхээр бууж өгч бас сурах хэрэгтэй байна. Тэр нь юу гэж ийна гэхээр яг үүндээ бидний бодсон бодол, төлөвлөсөн төлөвлөгөө хамгийн сайн байдгүй. Гүөх те. Бид нэр өнөөдөр ингээд за эх 7 хоног тийм тэгээ наадам хүртэл ийм ажил амжуулна. Тэгээ ингээ явна гэд амар юм төлөвлөсөн байсан мөртлөө бурхны төлөвлөгөө ондоо байвал яах вэ? Бид нар бол зүрхэндээ өөрсдийнхөө нүдэндээ бол тэр чинь амар сайн тий. Яг ингээл ажил амжуулаад ингээл дуусчих юм байна. Окей, nice гэл. Тэгсэн чинь гинтийн зүйл тохиолдол байх уу? Бурхан биднэрт өөр төлөвлөгөө байсан байвал яах вэ? Тэнгүүд миний хүсчихсэн хүсэл миний хүслийн дагуу болохгүй онгод эзээ яагаад тэгээд байгаа юм бэ? Ингээд байгаа юм бэ гэд. Тэгээд зөрчилдөөд Тэгэхээр бүгдээрээ тэр яг өөрийн бодолд бүгд төшгөл гагцхөө бурхан эцэг тэгтэг гэдэг тэр тийшлийг бодоод та яг эзэнд залбирахтаа бууж өгөөч. Гэтэ бууж өгнө гэдэг нь за эзэн би болиё гэсэн биш. Хэцүү байгаагаа эхлээд хэлээ л дээ. Иесус хэлсэн шүү дээ. Хэлж штэ. Танд бол бүх юм боломжтой. Болдог бол энэ хаяг холдуулаад өгөөч гэд. Тэр шиг би энийг чадахгүй байна. Эсвэл би бүр яг энийг л хиймээр байсан. Даанч болсонгүй. Эсвэл би энэ сургуульд л ормоор байсан. Даанч болсонгүй. Би уул ингээд таны төлөө үүшлэгчсэн чинь миний бие өвдчлөө. Эсвэл би ингээд арай илүү их мөнгөтэй байсан бол танд ингээд алдаршуулчихсан гэд. Тэг яах вэ? Гомдлоод бид нар танаа хүүхдүүд эсвэл бид нар өөрсдөө аав ээжтэй гомдолдог шиг гомдлоод хэлэлтэй. Тэгсэн ч гэсэн үр дүнд нь түүний бодол, түүний төлөвлөгөө биднийхээс хэд дахин агуу бөгөөд бид нар хизээж түүнийг нь гүйцэж ойлгохгүй маа гэдгийг хүлээн зөвшөөрөөд түүний өмнө бууж өгцгөөе. Би анх сургаал заахтаа Йов номноос сургаал зааж исэн. Тэгээд би яг тухайн үед ерөөсөө сайн яг мэдээ сургаалаа заагаад дууссан л та. Гэхдээ яг бүрэн дүүрэн бас яг сайн ойлгосон гэхэд хэцүү байсан. Гэхдээ Йов номны нэг хамгийн сонирхолтой хэсэг нь 40 хэдэн бүлэг ингээд тэр
хүн ингээд зовж явж байгаад хамгийн эцэст нь жоохон хогийн нь бурхан яагаад Йовыг зовсныг юусоо тайлбарладаг зэ Йовд. Харин бурхан Йовд юу гэж хэлдэг вэ гэхээр бурхан Йовд дэлхийн ингээд бүх юм тийм комплекс цогц системийг үзүүлээ. Тэр аимшигтай араатнуудыг үзүүлээ. Тэр дэлхийг харуулчаад чи нэг өдөр миний өмнөөс энэ гариг ертөнцийн дэлхийн ертөнцийг өдөртөж зохион байгуулж чадах уу? Би ингээд асар том агуу юмыг ингээ хийдгээ ярьдгаа боддгоо төлөвлөдгөө. Тэрний нэгэн хэсэг болохоор чи хизээж ойлгохгүй гэдгийг ерөөхдөө харуулдаг. Тэгээд Йов бол мэдээж бууж өгөөд хүлэн зөвшөөрдөг. Гэхдээ мэдээж түүх бол мэдээж сайхнаар төгсдөг те. Тэгэхээр үгээрээ юу гэх гээд байна гэхээр мэдээж бидний амьдрал яг бидний хүслээр бол болохгүй. Тэгвэл тэр эзний заасан залбирал дээр хэлсэн шиг Тэнгэр байгаа бидний эцэг нь таны хүсэл Тэнгэр чигээ газар дээр бэлэгдэх болтгоо гэдэг. Тэгэхээр бидний амьдралын тохиолдож байгаа зүйлс гарч байгаа шийдвэр бидний амьдралж байгаа тохиолж байгаа бүх зүйл түүний хүслийн дагуу болоосай гэдэг. Та нар дүүнэртаа ч юм уу хүүхдүүдтэй юм тайлбарлах гад үзчихсэн шүү дээ. Жишээ нь өнөөдөр яагаад тэр хүүхд заавал математикийн даалгаврыг хийх ёстой юм бэ? Өөр юм иймэр байгаа чинь. Үгүй ээ чи надад даалгавраа. Үгүй би босоо яв тэрийг юмэр штэ. Үгүй ээ чи даалгавраа хий. Үгүй би бөмбөг тогломоор байна. Эсвэл би iPad-н дээр юм үзмээр байна. Үгүй ээ чи наатаа хийх ёстой. Яагаад гингүүд нь та ингээд бүхэл бүтэн боловсролын систем, ирээдүйд гарах шийдвэр, карьер гэдэг бүх юмыг тайлбарлаад сууж чадахгүй шүү дээ. Яг тайлбарлахад үзгэл ах. Гэхдээ дуусахгүй шүү дээ тэр хүүхэд чинь. Эсвэл тайлбарлаад дууссан ч гэсэн хүүхэд хизээж ойлгохгүй те. Эсвэл та яг ингээд хийдэг мэрэгчлээ. Одоо жишээ нь манай нарийн мэрэгчлийн хүмүүс яг хийдэг ажлаар ингээд баг хүүхдүүдэд тайлбарлах гэж ойлгох юм бол тэр хүүхдүүд ойлгох уу? Тэгээ макро эдийн засаг те энэ эдийн засгийн юу гэдэг чи одоо те эдийн засаг энэ жоох хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Тэгээ бид нар яг тэрнтэй л ирэхэд жоохон төстэй л гэсэн. Бид нар ингээ мундаг юм шиг боловч яг үндэ бурхны мэлмийн өмнө ямар өчүүхэн сул дорой бөгөөд жоохон танаа тэр жоохон дүүнер хүүхдүүд шиг л бид нар бурхны өмнө бүр тэрнээс жоохон байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар зарим нэг юмыг үнэхээр ойлгохгүй. Тэгээд уужим сэтгэлээр гэх юм те ингээд нээлттэй зүрхээр ингээд хүлээж аваад за эзэн таны болох ёстой юм болог гэд бид нар залбираад дайраад юм руу ордог те. Тэгтээ яг байнга бас яг тэгхэн зөв юу гэж бодож байна. Ялангуяа өнөөдөр манай цуглаан шинээр үрсэн хүмүүс. Ингээд шууд одоо юу гэх одоо миний хэлэх гээд байгаа санаа нь муухраар шууд бас даахна гэдэг нь ямар утгатай вэ гэдэг. Тэнгүүд өөрөө та Библийг уншиж нэгтэлж үзэхгүйгээр хин нэгний хэлсэн үгээр шууд даах нь аюултай шүү гэж хэлэх гээд байна. Нэгдүгээр явах нь 5:14 дээр 14-өөс 15 дээр та нар миний дотор миний үгс та нарын дотор байваас та нар юу хүснэ гуй. Тэгвэл та нарт биелэх болно гэж хэлж байгаа. Түрүүн бид нар сая юу гэлээ? Биднийг сонсно гэдэгт бурхан итгэх юм бол бидний гуйсан бүхэн биелээ олно гэдгийг бид нар мэднэ гэдэг. Тэгвэл одоо болохоор миний үгс та нарын дотор байваас та нар юу хүснэ гоо гэж. Тэгэхээр энүүгээр бид нар бас юуг ойлгож болох вэ гэхээр бид нар түүний үгнээс суралцж түүнийг таньж мэдэх ёстой байх нэ гэсэн утгатай. Танаа хүүхэд чинь таныг юусаа ингэж мэдтгүү дээ. Бараг нэрийн ч мэдэхгүй, юу хийдгийг ч мэдэхгүй. Тийм байвал яамар вэ? Нөгөө нэг нэрийг мэдэхгүй болохоор нөгөө нэг хинэ гэ тэгээ боддог шүү дээ.
Аава гэл. Танаа аавыг хин гэдэг юм. Манай аавыг уу? Мэдгүй гэл. Танаа аав чи юу гэдэг юм гэж битдэг. Эсвэл эргээгээд та аав ээжийнхэн ч юм уу те. Тийм байвал яах. Тэгэхээр юу гэх гээд байна гэхээр бид нэр тэр хайртай бурхан аавыгаа таньж мэдэхгүй болвол бид нэр яг юу гойхаа яаж мэдэх юм бэ? Та нар хүүхдийнхаа гуйсан болгоныг хүссэн болгоныг авч өгөхгүй шүү дээ. Ээжээ би энэ тамхи татж үзмээр яхаа. Та надад нэг тамхи татаад аваад өгөөч. Би нэг сүүлийн гадаа хүүхдүүд гоё юм үзээлцэнтэй веб татаад байхыг би нэг сороод үзчихсэн гэд. Тэгвэл авч өгөхгүй сте. Бараг турсгын уулна сте. Тэгэхээр тэр хүүхэд манай аав энийг угаасаа хоригддаг болохгүй гэдгийг ингээд надад дээрсэн заасан те тэрийг би мэдчихийж тэр хүүхэд мэдхийн бол аав ээжээсээ тийм сонир утгагүй юм хизээж гоохгүй нөгөө аав ээж нь хизээж зөвшөөрөхгүй. Тэгэхээр яг үүнтэй адилхан бид нар Есүс Христ бурхан аавыгаа яг хэн бэ, юу вэ? Биднэрт юу гэж тушаасан бэ? Юу гэж айлдсан бэ гэдгийг бид нэр таньж мэдэхгүй бол бид нэр яг ямар хүрээнд яг юу гоохаа мэдэхгүй байгаа. Эргээгээд бид нэр түүнийг таньж мэдээд түүний үгс бидний дотор байх юм бол бидний гуйлт ч гэсэн бурханлаг бөгөөд зөв болно гэж итгэж байна. Та нар санал нэг өнөө тэрэн дээр. Тэгэхээр бурхантай бид нар харилцахдаа тэр бидний гуйлтыг сонсно гэдэгт итгэлтэй. Бүр их итгэлтэй. Зүгээр нэг эзэн эх 7 хоногийн та өрөөж өгөөрэй. Амен. Яг эх 7 хоногт танд юу яг ямар хэрэгтэй байгаа? Нэгтгэд хуралтай юм уу, дөрөвтгэд шалгах шүүлттэй юм уу? Байрны зээлэнд орох гэдэг юм уу? Яг юу хэрэгтэй байгаа? Тэрийг ингээд хэлээд тэг яг болно гэдэгт итгэлтэй. Яг мэдээж юмс ингээд алгуурхнаар сайн болдог зүйлсүүд байна те. Гэхдээ нөгөө талаас итгэлтэй байхын нэг гол бас нэг шалгуур нь та бас ингээд юр бусын бурхны тэр гайхамшигт бэлэн итгэлтэй байл та. Бидний амьдралд тийм зүйл тохиолж ирсэн те. Ингээд яг ингээд яах нь мэддэхгүй байж исэн чинь гинт ингээд пам эндээс нэг хүн гарч ирэл тэндээс нэг хүн гарч ирэл тэгэл нэг асуудал нь шийдэгдэл бүр ингээд яаж юм гэмээр мэддэхгүй ингээд дууссан те. Амар санаа зовж исэн чинь ингээд биелждэг. Тэгээ бурхан тийм л гайхамшигтай агуу хүчтэй те. Тэгвэл яг тэр гайхамшигтай тэр хүч чадалт нь итгэл та. Ерөнхийдөө зүгээр ингээд сайн болдог зүйлийг тавьж залбирах биш. Бүр яг ингээд специфик ингээд зоогоо те. Тэгээ үнэхээр тэр нь бурхны хүсэл байгаад байвал юу болохыг бид нар яаж мэдэх юм бэ? Тэгээд зөрчилдөөн байх юм бол бурхны өмнө ирээд бас залбираад дийлгэж залбираад нуух биш бити нуугаар. Бурхан бид нар бурхнаас юу ч нууж чадахгүй. Танаа хөөхтүүд танаас юм нууж ийн гэж боддог тий. Эсвэл эргээр бид нар хөөхтүүд нь ч гэсэн аав ээжээсээ юм нуучлаа гэж боддог шүү гэн тий. Тийм байдгүй те. Ихэгчлээ манай эцэгчүүд бихэнх нь мэдэн дээ. Хэцүү байвал хэцүү байна. Эзэн би ингэ яваад ийм болно гэж бодсон чинь болсонгүй. Яагаад энийг зөвшөөрсөнгүй? Илэн далангуу хэлээд түүний өмнө илэн далангуугаар бууж өгöd. Тэгээд түүнийг бүгдээрээ таньж мэдцгээе. Манайхан Библийг хэр уншиж байна? 7 хоногт бол нэг удаа бол уншиж байна уу? Өдөр болгон уншиж байна уу? Библийг уншъя те. Өнөөдөр бидний амьдралд байдаг энгийн юм харилцаанаас нэг ялгаатай. Бурхан бид нартай юр бусын хийгээд гайхамшиг тохиолдлууд болон хамгийн түгээмэл байдаг Библиэр дамжуулж харьцдаг бол эргээгээд бид нэр түүнтэй залбирлаар.
харилцдаг байх нь те. Тэгэхээр Библийг уншаад түүний үгийг сонсъё. Ярилцсангаа таньж мэдээ. Миний бурхан чи ийм байсан юм шүү дээ. Тэгээд Бурхны хүслийн дагуу гэхээр Бурхан биднээс ерөөдөө иймэрхүү ингээд харилцаа залбирлыг хүсдэг байх нэ гэж дүгнж болох нь тийм үү? Тийхтэй. Эдрийг ингээд за одоо ингээд өнөөдрөөс эхлээд би ингээд ингэж залбирах хэрэгтэй байна. Эсвэл би ингээд бууж өгөх хэрэгтэй байна ингээд бити өөрийгөө ингээд төгшөөгөө те тушаад хэцүү байдалд оруулаарай. Ингээд би яг ингээд поинтууд гаргаа явж байхдаа бас ингээд амар нуршаад байгаа ч юм шиг хит тайлбартай жолоод байгаа ч юм шиг сонин санагдаад. Тэгээ би яг залбираад ийм төвхтэй ийм complicated тийм харилцаа угаасаа байна гэж байхгүй шүү дээ. Хэрвээ үнэхээр л Бурхны хэлсэн үнэн байгаад Бурхан бид хоёрын харилцаа зүгээр л аав хүүгийн харилцаа юм бол тэнцээч ямар нэгэн дүрм журам мэдгүй одоо те нэг тийм ясархсан ч юм уу те нэг тийм хэцүү юм одоо байдгүй шүү дээ. Жишээ нь одоо би аавдаа эцэг минь би ингэмээр тэгсэн нөгөө миний ууган хөө чи тэг тийм юм байдгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг ингээд би ингээд бодоод тунгаагаад явсны бодож байгаа. Зүгээр бидний аав өөртөө зүгээр халуун дотн харилцаасай л гэж юу хүсэж байгаа шүү. Өөрт нь итгэлтэй тий. Надад итгээд гоё ярилтай. Надаас нуулгүй яар. Тэгээд наднаас хүлээж аваач гэдэг. Тэгээд бид нэр тэгэж гоё дотн харилцаж, халуун дотн амьдрахыг хамтрантай харилцахыг хүсвэл эхлээд бид нэр хинтээ харилцаж байгаа гэдгийг мэдэх шаардлагатай л байна. Тэгээ бид нэр Бурхныг бид нэр аавыгаа таньж мэдчихэж түүнд итгэх нь. Бид нэр Бурхныг таньж мэдчихэж түүний өмнө улаан гимшиж бууж өгөх нь. Бид нэр Бурхныг таньж мэдчихэж түүний ирээдүйн төлөвлөгөө биднэрт юу байгаа вэ гэдгийг ойлгож мэдэх нэ. Тэгэхээр хайртай хан дүүс нараа миний хайртай Бурхны хүүхдүүдээ итгэлийн дотор нэгэн гэр бүл болсон ах эгч нараа. Та юу ч хийдэг байж болно заяа. Та компани захиралж байж болно. Том улс төр төлөө бүхий хүнч байж болно. Хинч байж болно. Гэхдээ та Бурхны өмнө жоохон хүүхэд идгээ. Иргэд санаарай. Тэгээ мэдээж аав гэдэг үг хүн болгонд харилцаа адилгүй хүрдэг мэднэ. Зарим нэг нь аав гэдэг үг сонсохоор халуун дотн те нүмер нөөлөг санаанд ордог бол зарим нэгэнд нь хар бараан дурсамж, зарим нь бүр мэдгчгүй. Гэхдээ бидний тэр шархийг, хоосон зайг нөхөхөөр, дүүрэхээр эзэн биднийг сонгож аваад халуун хэлгэндээ тэрвэрэд хайрлаад таны нулимсыг арчаад сууж байгаа гэдэгт та итгээрэй. Манайхан дунд сэтгэл зүйчдэр очиж ирсэн юм байна уу? Сэтгэл зүйчдэр очихоор тэгдэв юм лээ тий. Ер нь бол бидний их асуудал чинь дандаа хүүхэд байхад болсон асуудал байгаад гэдэг тий. Инээдтэй. Та сонсчихсон уу? Та нарын дотор ингээд та ингээд жижигхэн жоохноор байгаа заяа. Та ингээд бодоор одоо нэг юм одоо мэдээж ихэнх нь хүүхэд нас тэгэл гадаа шороон дээр бөмбөг тоглоод ч юм уу тий. Ханмал харуулад ч юм уу одоо тийм тэгж өнгөрсөн байгаа хэл та. Тэнгүүд яг тэр үе чинь заяа. Таны ингээд дотор ингээд үлдчихдэг гинэ. Тэгээ яг тэр үедээ ямар юу туулж өссөн нь өнөөдрийн биднийг ингээд тодорхойлдог гэж байгаа байхгүй юу? Би яг
нарийн учрыг мэдэхгүй байна. Манад мундаг сэтгэл зүйч тэр төгссөн хүмүүс байгаа жишээ нь халиг багч байна те. Тэгэнгүүт тэр одоо зүгээр ингээд бодъё л да нэг ургамал ингээд нэг үрнээс ургамал ургадаг одоо цэцэг ургадаг байлаа гэж бодоход тэр цэцэгний үрийг хаана яаж хадгаснаас тэр цэцэг одоо сайхан муухай ургаж ийн гэдэг ойлголт бол биднэрт ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр бид нэр жоохон байхдаа ямар байсан тэнгүүд тэрний минь үр дүн өнөөдөр бидний ингээд ил гарч ирж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр жоохон байхдаа өнөөдрийнх шиг одоо надад бол айгүй тийм зөрчилтэй юм зөндөө байдаг. Надад шийдэх ёстой юм зөндөө байгаа. Би ингээд заримдаа бүр эзэн аваад ингээд сургаал заа гэж хэлтэн би амар гайхдаг байхгүй юу. Яа ядаргатай. Би юу гэдэг. Би ч угаас амар complicated те хэцүү ингээд зөрчилтэй хат чинь надаас яагаад ингээд сургаал заалгуулах гэдэг юм те. Гэтэ бид нар ингээд тэр жоохон бахта тийм асуудалгүй зөрчилдөөнгүй гинэн цайлган аав ээж ах эгчтэй итгэж найддаг хөөхөн тоглоол явж байсан. Яг л бурхан биднээс яг л тэр л жоохон хөвгч жоохон байсан шигэ над дээр ирээч над дээр харилцаач гэд. Яг л тийм л харилцааг үсэж байгаа. Тэгэхээр бурханы хүслийн дагуу залбирах буюу түүний бидний залбирлаас хүсэж байгаа зүйл нь гэвэл миний дүгнэлт дээр л та хэд бас тунгаагаарай, очиод Библийг уншаарай, залбираарай. Миний дүгнэлтээр л зүгээр л халуун дотн илэн далангүй харилцаа л гэж бодож байна. Өнөөдөр бид нэр ингээд эзний өмнө ирээд эцэн тэгээж ингэж гээд тэгээд өгөөч ингээд өгөөч гээд бид тэрийг буруу гэж хэлээгүй. Та үнэхээр л сэтгэлээсээ бурхан залбир хашгирч байвал тэр чинь залбирал халуун дотн харилцаа мөн үү? Залбирал мөн үү? Мөн шүү дээ. Та гоё зоригтойгоор залбираач. Улам илүүхээр чангаар залбираач. Түүнийг халуунаар магтаач. Бидний эзэн магтаал авах зохистой мөн үү? Амен. Тэгээд бидний амьдралд ирээдүйд маргааш нөгөөдөр юу болохыг мэдэхгүй. Яагаад 6 сар цас орж байгааг ч мэдэхгүй байна. Тэгтээ те түүний өмнөнд итгэж найдаад цаашаа хамтдаа халахцгаая. Надаа эрэка. Тэгээд бидний эзэн биднийг сонгоод нэг гэр бүл болгоод дуудсан ямар гайхамшигтай бай тээ. Мэдээж энэ дэлхий дээр зөндөө олон сая хүмүүсийг дуудаж байгаа ч гэсэн яг ингээд таныг ингээд надтай ингээд уулзуулад хамт байлгаж байгаа ямар гоё те. Тэгээд биенийхэн төлөө, ах эгч нарын төлөө бурханд залбирцгаая. Түүнд бүтээр асуудлуудаа өргөөд илэн далангуу сэтгэлээсээ зүгээр нэг одоо нэг солонгос те тэр нөгөө нэг эзний заасан залбирлыг 100 1000 удаа уншвал шалгалтан дээр 80-аас дээш авдаг гэдэг. Тийм юм бол байхгүй шүү дээ. Жигнэсээ үнэхээр шалгалтандаа тийм зориулдаг шалгалт ингээд хичээлээ минь сайн бэлдүүлж өгөөч юм уу? Яг тэр сэтгэлээсээ гоо хэрэгтэй. Яг тэр шиг. Тэгээд бидний гуйсан гуйлт эзэнд сонсогдноо. Эзний зам хамгийн агуу бөгөөд гайхамшигтай бөгөөд бидний бодсон төлөвлөсөн замнаас хавь илүү гэдэгт та бүрэн итгээрэй. Өнөөдөр бидний амьдралд тохиолж байгаа бүх зүйл ирээдүйд бидний сайн сайхны төлөө байдаг гэдэгт би итгэдэг гэж бичигдсэн. Та нар ажиглаж байвал энэ ишлүүдээр дандаа итгэл гэдэг байгаа. Ягаад гэвэл итгэл бол бидний юу лээ? Баталгаа. Амен.
Тэгэхээр энднэр зүйлс нотлогдно, биелэгдэн, биелэлээ олно гэдгийн ганц баталгаа нь итгэл байгаа. Түүний өмнө яг л жоохон байсан шиг, жоохон хүүхэд шиг ямар нэгэн тийм давхар санаагүйгээр, нууж хаасангүйгээр, хичээд зовлгүйгээр түүний өмнө гин цайлганаар хамтдаа ирээ. Тэгэл яг л энэ гүйж байгаа хүүхдүүд шиг те ингээл хамтаа залбирцгаая. Хайртай аав минь, хайртай аав минь ээ. Өчүүхэн сул дорой бид нарыг сонгон авч илгэндээ тэрсэн аав минь баярлаа. Бидэнд эргэлзэж тэнэгэлзэж байгаа зүйл зөндөө байна. Бид нар шийдэгдэхгүй асуудлууд зөндөө байна. Учир нь олдохгүй. Өчнөө жил залбирсан ч хариулт нь ирэхгүй зөндөө зүйлсүүд байгаа. Бид үнэхээр гим нүгэлтэйгээ орооцолдож, тэмцэж энэ харилцааны асуудлууд, хэрэгцээний асуудлууд амар тайван хийгээ зүрх сэтгэл бүгдээр асуудалтай байгаа. Гэтэ эзэн эдгээр бүх зүйлээ таны өмнө өргөж байна эзэн. Аваа. Та миний зүрхэнд тайтгарл хийгээд хайр, твчээрийг эзэн дүүрнээс дүүрэн хийгээч. Миний амьдрал төлөвлөж байгаа, хүсэж байгаа зүрхний минь хүсэл эзэн. Таны төлөвлөгөөнтэй нэг байх аваас эзэн. Та гайхамшигтайгаар ажиллаа хийж биелэлийг олуулж өгөөч. Миний бодсноос 30, 60, 100 дахин хамгийн илүүгээр эзэн та өөрчлөн шинжилж өгөөч. Би танд ирээдүгөө даатгаж байна. Би танд одоо байгаа асуудлуудаа даатгаж байна эзэн. Би танд өнөөдөр цуглаанаас гараад явхад ч гэсэн эзэн амьдрал маань үргэлжилсээр байх болно. Тэр бүх алхам гიშгэ болгон дээр минь та хамт байгаач. Хайртай аав минь, таны зам бол хамгийн сайн нэлээ. Таны төлөвлөгөөнүүдийн өмнө, таны оюун бодлын өмнө бууж өгөхөд надад туслаач эзэн. Өөрийнхөө амьдралын хаан суудлыг өөрөө зууралдаад байхгүйгээр, тантай булаацалтаад байхгүйгээр бууж 100% танд бууж өгөхөд надад туслаач эзэн. 100% бууж өгөх ямар байдгийг надад мэдрүүлээч эзэн. Надад ойлгуулаач эзэн. Та надад өөрийнхөө зүрхний хүслийг таниулж, өөрийгөө таниулж мэдүүлж өгөөч. Та бол зам өмнө ам мөн гэж хэлсэн. Та намайг өөрийнхөө замаар дагуулаач. Учир нь таны зам хамгийн сайн хийгээд гайхамшигтай. Надад хамгийн сайн зам та хэлээс. Баярлалаа. Ирэх өдрүүдийг танд даатгаж. Энд байгаа ах эгч дүү болгоны минь амьдрал хэрэгцээтэй байгаа бүх зүйлсийг Есүс Христийн нэрээр даатхан залбирлаа. Амен.